Хоёулаа нийл зодчод одоо ахаа тоолооч яагаад байгаа юм бэ? Хоёулаа нийлж зодох юм яриаггүй чи одоо тэгээ тоолоо. Бид нар маргаадах шаардлага байхгүй гэж ингээд Тэр дэндүү сайн болохоор ихэнх тулаанчид тулалт авахгүйгээ саналаараа татгалцсан. Гэхдээ олон хүн бүртгүүлсэн байсан шүү дээ. Тийм ээ бүгд татгалцсан. Мөнгө санал болгосон ч гэсэн хөдлөхгүй байлээ. Миний хэлэх зүйлийг сонсоод чиний арьс чинь бэржиж нойр хоол чинь шууд хасагдана. Чиний тархинд асар том хүлээлт үүснэ. Physical Asia өндөр зэрэглэлийн өрсөлдөөнийг үзэж хамаг биеийн адреналин чинь ялгарч байсан бол одоо тэр адреналин чинь 2 дахин нэмэгдэнэ. Бүр 3 дахин ч байж магадгүй шууд утгаараа. Чиний хүлээж байсан дэлхийн ус хоорондын зодооны өрсөлдөөн явагдах гэж байна. Бас шууд утгаараа. За тулаанчтай одоо Чингис Харганжи хэллээ. Чиндээ орж чадаагүй тамирчид бүгд хасдах болно шүү. За амжилт. Тэд торон дотор мэрэгжлийн тулаанчтай зодтолдуулна. Үүнд 8 ус хоорондоо өрсөлдөх ба шагнал нь хар цом, асар том нэр хүнд бас цүнх дүүрэн мөнгө гүйцээ. Энэ бол бүрэн утгаараа орчин үеийн ус хоорондын физикал дайн. Дахиад хэлье, зүгээр өрсөлдөөн биш шууд торон дотор зодтолдно. Монгол улс тулааны спортоор ямар төвшөнд явж байгааг 13 дугаар хороолол эсвэл Африкт нисэж байгаа ялаанууд ч андахгүй. Бид One FC холбоонд дэлхийн аврагтай болсон. Тэр бүсээ гуйж биш хүчнэдэж авсан. Аимшигтай тулаан. Тийм ээ зүгээр л аимшиг. Үзэж байхад л бараг шүрмэс татах төгсөн. UFC холбоонд нэг Монгол тулаанч одоогийн байдлаар самарч байна. 2 дахин удахгүй гэрээгээ үзэхлэх гээд бие халаалтаа хийгээд авраг болох өдрөө тооцоосоор. Мэдээж тулааны спортын талаар дагнаж бичлэг хийдэг OK MMA суугтайгаа хамт байж лайк тавьж, стресстэж, өөлж дуулж заримдаа намайг мяалдаг үзэгчдээ чин сэтгэлээсээ хүндэтгэе. Баярлалаа. За ингээд эхлэе. Эхний сорилтыг давж шигшигдэж үлдсэн та нарт баяр хүргэе. Сайн байлаа. Бас тавтан морилцгоо. Би бол Солонгосын тулааны Black Combat холбооны босс Godfather. Миний энд ирсэн гол шалтгаан бол Монголоос 7 сүйтгэгч машиныг шигшиж аваад Black Combat-ийн хараал ийдсэн улс хоорондын тулаанд оруулж жинхнээсээ цус үзэх. Энэ сорилтонд өөрийгөө бүрэн харуулж хараал эзэн их мөнгө алдар нэрийг өөрийн болгоорой. Би энд зүгээр нэг энгийн тулаанчийг хайж ирээгүй. Би жинхэнэ утгаараа Чингис хааны үнэнч аюултай догшин хүн иддэг үнэнч нохочиг жинхэнэ эр баатруудыг хайж ирсэн. Тэгвэл дэлхийн ус хоорондын тулааны багийн тэмцээнд оролцоход бэлэн Монгол гангструуд шигшигдэж үлдсэн. Эдгээр залуус бол бүгд торон доторх алуурчид жинхэнэ утгаараа сүйтгэгч машинууд. Зөвхөн 7 нүлдэд цаашаа дэлхийн дээд зүудтэй нэг торонд цусаа гартад тулалдаж, тосоо гартал тэрвэрлэнэ. Монгол улс бусад улсын тулаанчдыг зодоход нэгэнтээ бэлэн болсон. Ёой бүр шар ус босч байна. Шилдэггүй цугласан, хоёуг дуулган өмссөн, онгоц сахиусаа буулгасан, пүү дахиад шар ус босч байна. За одоо хин шилдэггүйлийн тоонд үдсэнийг сонирхъя. 57 кг өрсөлдөх 2 мангас Рэнцэн Сингээгийн эрхэм баяр 19 настай зүгээр л айдас үдэс түүнтэй ойртоход хүн цохилт шууд утгаараа үнэртдэг. Түүний эсрэг ган төмрийн баян дүүрэн Монгол Хабиб Нурмагомедов энэ залууг дэлхийн мэддэг. Барилдааны загалмайсан эцэг тийм ээ бүгд мэднэ. Гинжи мянган должин эмээч мэднэ. 61 кг-ын өрсөлдөх 2 мангас Эрдэнэ тулын инх амгалан найрсаг харагддагч тийм биш. Тань зөвлөхөд түүнтэй нээх маргах гээд хэрэггүй. Надад итгээрэй. Түүний өрсөлдөгч Шижир Баатрин бат итгэлт босоо сууртай холбог тулаанч одоогийн байдлаар дөрвөн ялалтныг ялагдaltaй. Түүнтэй маргаа хийж болохч гар зөрүүлж болохгүй. 66 кг-ын өрсөлдөх 2 залуу пүрвд оржин содомд орж тэр хил амтаа бол хил амтаа хийсэн үгээ үйлдэл болгож чаддаг хүнд гартай аавын хүү MGL холбооны авраг баясгалангийн ирмүн харагдаж байгаа шигээ энгийн биш. Тэр зодон гэж юу байдгийг маш сайн мэддэг. Зодтолдог спортын бүх төрлөөс медальтай зүгээр л аимшиг 70 кг-нд эрхэм төрийн ган төмрийн эсрэг Эрдэнэ Баатрин ган зориг эдгээр залуус бол багш шавин барилгаатай 2 андууд. Гэхдээ тулааны торон дотор орсон бол өрсөлдөгчд торноос гараад бодит амьдрал руу 77 кг-нд бүрэн зориг Солонгос улсаас тэмцээн шууд өрсөлдөн. Учир нь түүнийг сорж шалгаад байх шаардлагагүй чанга залуу. 84 кг-нд өрсөлдөх залуус
Галсанд оржийн гантолго Jiu-Jitsu Master тэр баг UFC тулаанч Чарльз Оливерыг Jiu-Jitsu-гээр батирна. Түүний өрсөлдөгч Амгалан Баатарын намун гэрэл энэ хүртэл яваад шалгараад ирнэ гэдэг бол энгийн нэг аавын хүүгийн хийх ажил биш. Үнэхээр хүнд өрсөлдөгч. Харин хүнд чин буюу 100 кг-д өрсөлдөгч залуусын талаар ямар яриа өрнөв. Хүн чин өрсөлдөх олон залуус байсан яагаад ганцхан хүн үлдчих вэ? Тэр дэндүү сайн болохоор ихэнх тулаанчид тулалт авахгүйгээ саналаараа татгалцсан. Гэхдээ олон хүн бүртгүүлсэн байсан шүү дээ. Тийм ээ, бүгд татгалцсан. MGL1 гэж Монголын том нэр хүндтэй холбоо байдаг. Тэрний хүнд жингийн аврагч гэсэн татгалцсан. Ядаж спарринг хийгээч гэхэд шууд л үгүй гэсэн. Мөнгө санал болгосон ч гэсэн хөдлөхгүй байлээ. За тэгвэл хүн чин дэнд залууг шууд л авъя да. Тийм ээ, бидэнд одоо өөр арга алга. За ингээд хүнд чинд ямар ч сорилтгүйгээр үнэхүү гих сүр алдан Монгол ир шууд ногоон гэрлэр гадны тулаанчдыг хүүс тэмтэрхэнд баталгаажив. Энэ залуу бол самбо жуудо бүхийн өсвөрийн улсын авраг, самбо бүхийн улсын авраг, Аз ТV-ийн аврагаас бас медальтай ийм амжилттай галзуу залуу байна. Ингээд 10 залуу 2 багт тэнцүү хуваагдаж 2 баг Нандин Эрдэнэ болон үнэхүү гих 2 супер залуугаар ахлуулж хоорондоо хайр найргүй өрсөлдөж ялсан тулаанчид үндсэн шигшээ багтаа тавтай морилох юм. Ингээд эцсийн шатны тулааны өмнөхөн эдгээр чанга залуусыг цуглуулсан Black Combat холбооны загалмаас эцэгч нь харин яаж хөгжилтгөх хүртэл мэддэг чөтгөр юм байна. Багийн дунд багахан өрсөлдөөн явуулж эхлэв. Гэхдээ багахан өрсөлдөөнийг ч баг гэж үзэхгүй асаалттай 10 танк чинь хоорондоо жинхэнэ алалцдаг юм байгаа үстэй новш гэж. Гэхдээ шаглан ч юм уу шийтгэлэн ч юм уу нэг өдрийн хоолны төлөө. Эхний тэмцээн бол ойрын зайн бокс. Хөлөө дугуйнд хийсэн учраас өрсөлдөгчөөс зай барих боломжгүй. Босоос өөртөө тулаанчдад жинхэнэ шар ариг, харин хөвтэй арга барилтай залууст хортой альмил гэсэн үг. Ингээд Эрхэн баярын эсрэг баян дүүрэн. Хоёр дахь тэмцээн Содомд орж эсрэг ирмөн Каманы дагуу хэвдээр өгөө цохолцсон хин твчэртэй нь ялалтаа аавна. Орж. Унда. 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 여기 가드했어요. 가서 어디요? 뭐 어디? 황고승? 예! Гурав дахь тэмцээн ганц тоглохын эсрэг намун гэрэл октагон доторх үндэсний бүхийн барилдаан. Монгол хүмүүс див чадахгүй нэрээ. Ихэрч яаж ярилцдаг юм бэ? Бяцхан бичил тэмцээний хажуугаарч 10 залуусын хоорондын сэтгэл зүйн тулаан давхар явагдсаар Нанаас одоо барах явчихна да. Тий, санийхтэй дуусчихсан. Гинцтэй див чадахгүй хойж барихгүй гэж. За. Нандин Эрдэнэ ахлагчтай баг 3 тэмцээнийг дараалан ялсан учраас 4 дахь тэмцээний шаардлага байхгүй. Ингээд үнэхүүгээр ахлуулсан баг өдрийн хоолоо алдсан юм. Гэхдээ тэдэнд өдрийн хоолны хэрэг угаасаа байхгүй. Зодог модог хүмүүс ч үзээгүй юм уу? Хүүхд чи гол татуулаад унах юм. Итэл гай газар доороос гихчээр 4 дахь новшийн тэмцээнийг загалмаасан эцэг дахин санаачилсан. 2-ын эсрэг 2 боксын тулаан ялсан баг нь оройн хоолоо авна. Газар дуунсан гишүүн тулаанаас шууд хасагдана. Босоо үлдсэн бол цагт устал тулалдана. Шууд энэ. Яг ийм үг байгаа. 레디? Юу тийм байх. Амглаа. 파이!
Сайн наач нөө унаагүй би задлаа гэсэн шүү дээ. Иймэрхүү үгүй яхаараа танаа ижээ ингэж хожсон юм чи доодох шаардлагагүй. Хэрвээ яг тухайн үед унаагүйг нь мэдсэн бол шүүгч нь бодуулж болох л байсан шүү дээ. Хоёулаа нийл зодчод одоо ахаа тоолооч яагаад байгаа юм. Хоёулаас Энэ хүмүүс чи маргааш одоо тэгээ спаринг ээж бэртэл гимтэл юм байлгүй байх юм бэ. Одоо ингэж битэж гимтчүүл яах юм. тэгээ хаашаа маргааш спарктэйгээ хоёр хүн байж хоёулаа нийл зодж байгаа шүү дээ. Хоёулаа нийлээ зодох юм яриаггүй чи одоо тэгээ тоолох үгүй. Хаа ижээ нараа бид нар маргаадах шаардлага байхгүй. Ижээ ингээд шүүгч болуулчихаа шүүгч болуулчихаа яах юм. Маргаан тийм ээ жинхэнэ эрчүүдийн дунд маргаан дими, бэли бас дивжээ бэлэн байгаа бол шууд дивжэн дээр уучраа олсон дээр. Юку 팀수? Тэд ялалтаа авлаа, хоолооч амтрахын зооглолоо гэхдээ үлгэр дуусах болоогүй. Тайвширхад хитрхи эрт бас амттай байна. Үнэхүү ахлагчтай баг бүтэн өдрийн хоолгүй дээрээс нь үгээр идүүлээд үүнээс илүү новшийн мэдрэмж гэж хаана байх вэ? Гэхдээ нандин эрднэр ахлуулсан баг эсрэг багийг шатаах гэсэн биш, унтаж байгаа барсыг сэрээчихв. Ахмадын залбаачууд амар эрдгэн шиг амар. За тэгээд Энэ юм зам шидчихлээ гус чадлын өргөн чи шатчихлээ. Дарах чихгүй юу? Хожидод сураагүйх нь шинжилтээр яа яг үнэтэй. Энэ ч болсон юм. Энэ нөхцөл бай. За ингээд маргааш өглөө нь болж хаалц тулаан эхэллээ. Энэ бол жинхэнэ тулаан. Хожсон цаашаа явж хожигдсон шууд хасагдана. Эхний тулаан 57 кг. Ингээд хинэн үлдэж дэлхийн өрсөлдөөнд оролцох дээд матч эхлэв. Эрхэн баяр эсрэг баян дүүрэн. Эрхэн баярын товч танилцуулга гэвэл сонирхогчийн холбог тулаанаар 3 тулаан хийсэнс хоёрт нь ялалт байгуулсан. Мэргэжлийн 1 тулаан хийсэн 19 настай. Энэ залуугийн тулааныг үзээд би зүгээр шоконд орсон. Түүний өрсөлдөгч баян дүүрэн барилдааны левел бол үнэхээр өндөр түвшнийх. Монголдо бол шилтгэн самбо бүхийн дэлхийн хошин аврах жижигцүүгээл дэлхийд хэд хэдэн медальтай. Холбог тулааны мэргэжлийн тамирчин инх хориглын авраг болсон ONE FC холбооны грапплинг аврагтай хүртэл өөрийнх нь урилгаар үзэлцээд амьдсан. Ингээд баян дүүрэн яснаар Монгол улсын багийн 57 кг жинг төлөөлж тулалдах боллоо. Хоёр дахь тулаан 61 кг Эрдэнэ туулын инх хамгаалангийн эсрэг Шижир Баатрийн бат итгэлт. Одоо хойдор самбатай. Хойдор. Хүлээс тоо. Юу аа сакка. Гурав дахь тулаан 66 кг Пүрэвд оржийн Содномд орж эсрэг Баясгалангийн Ирмүн.
한국과 유쿠 팀을 Дөрөвдөх тулаан 70 кг, эрхэм төмрийн ган төмрийн эсрэг, Эрдэнэбаатарын ган зориг. 야, 나타가 쳐, 간다. 나타가 쳐. 네 쳐. Одоо нөгөө рүү га. Сүүлийн тулаан 84 кг, гасан доржин ган тулгын эсрэг, Амгаланбаатарын намун гэрэл. Хацсан баг шүү. За. За өчтөр яалтгсан. Өчтөр ярьсан тий. Өнөөдөр ажиллаа шүү. Тий. Яг ярьсан 5 2 3 байгаад. 3 2-ыг хожиж. Хөлгүүд уушаа. 3 2 1 хөлгүүд уушаа. Ингээд Physical Asia улс хоорондын өрсөлдөөн шиг тэмцээнд Монгол улсыг төлөөлж явах гангструудын нэр тодорхой болсон юм. 57 кг-нд Баян дүүрэн, 61 кг-нд Бат итгэлт, 66 кг-нд Содном дорж, 70 кг-нд ган төмөр, 77 кг-нд бүрэн зориг, 84 кг-нд ган тулга, 100 кг-нд үнэн хүү. Энэ тэмцээн урьдчилсан байдлаар энэ хавар зохиогдно гэж мэдэгдсэн ч одоогийн байдлаар тодорхой зар сурталчилгаа арай цацагдаагүй байна. Мөн Монгол Солонгос улсаас гадна оролцох 6 улсын нэршил арай тодорхойгүй. Гэхдээ энэ хавар гисэн бол тун удахгүй галзуу мэдээ сонсогдох нь тодорхой. Ингээд тулааны спортын талаар бичлэг хийдэг Oki MMA суугийн энэ дугаар тань таалагдсан бол subscribe дараагийн галзуу дугаараа хүлээж аваарай. Тун удахгүй дараагийн галзуу дугаар цацагдах болно. Ингээд та бүхэн сайхан амарцгаагаарай. Түр баяртай.